Бэлзийн Гаванбаатарын уран нутгийн түүхийн талаар илтгэгч бэлтгэл хорондоо Баатар Эрдэнэнийг хэлцүүлэхийг урьж байна. За өнөөдөр Уйдарын Томолдор тусын Баатар Бэлзийн Гаваны 100 жилийн мод зориулан зориулсан эзэмшлийн хуралд хүрсэн гэсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж сайн сайхан хүсье. Хэлцүүлэл бол Баатар Гаваны бодон за тэгээд одоо өөрийнх нь одоо гавья түүхэн дурсамж ах トゥ нарын одоо дурсамж дуртгал гэсэн одоо ийм одоо дүрм хэсгээр яригдана. За энд би зөвхөн одоо энэ нутгийн зүгээр нэг түүхэн зургнууд би оруулсан юм байна. Тэгээд нутгад материалаар сэм шивээ. За байгаа ч юм бол энэ орчирч яахгүй юу? За энэ одоо ингээд хүн цагаараа явах хэрэгтэй юм даа. За энэ одоо жишээ за биднээс товчхон яагаад явж шийдвэж. За энэ амжилт үсгээд эхлэв. Энэ бол одоо манай толцсон надрын одоо бид хараад юм бол энэ хурдан Баатарт одоо дөрөв болсон одоо дурсгалын гүшээ. Энэ одоо Баатарын эрмч застав одоо би болсон өөрийнх нь одоо энэ жил эрмч гүшээ гэдэг нь болон за энэ эрмч застав манай энэ бол яг төрсөн үдгийнх нь одоо илгийн нуурс илгийн сумын илгийн нуур багийн одоо доктор яг энэ одоо төржсэн байна. Тайлбаргийн одоо сэтгэл хоовот гэдэг бол байна. Тэр наадмын одоо эдгүүрийн хондог гэдэг нэртэй газар. За бүхэн дөрөв бол үндсэндээ 1873 онд төрсөн 1932 оны хооронд амьдарсан ийм хүн. Энэ хүн одоо дөрвөн мөргөөг төрүүлсэн. Хамгийн том нь одоо Баатар Гаваны ээж Чулуун гэж хүн байна. За би бас уучлаарай бас нэг зүйл мартсан байна. Одоо яаж өнөөдрийн хуралд ирсэн ах トゥ сая би одоо станцууд учиртаа ингээд ярианы дондоос алдаа авсан байна. Намайг уучлаарай. За Уйдарын Томолдор тусын Баатар Бэлзийн Гаваны эгч Чулуун гэж хүн байсан. Энэ Чулуун гэж хүний одоо өр хүүхдүүд 11 өр хүүхд төрүүлсэн энэ хүн. 81 насны наснаж одоо 2004 онд болсон болсон. Энэ хүний хамгийн том дүү Монгол Улсын эдийн засагч Баасан дорж гэж хүн одоо энэ хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн. Энэ хүний хүн тоглолтоо гэж одоо хүн бас ирсэн байна. Дараа нь Цэвэн гэж хүн одоо ирсэн. Ингээд бол ах トゥ нарын одоо төрсэн ах トゥ. За хоёр дахь одоо хүн дүүн одоо энэ Баатарын ээж төрсөн дүүн Нямбу гэж хүн байсан. Нямбу гэдэг нэртэй. Сүүлдээ Нямбу болсон. Энэ хүний одоо Цэвэн дорж гэж хүн одоо өндөрс нь манай нагцаа болох хүн бас ирсэн. Цэвэн доржийн одоо гэрүүлийн ондор ирж маань одоо бас ирсэн байна. За миний одоо энэсэл марчин сумын хаяа миний одоо автомобиль одоо бишиж болж дэмжиж явдаг одоо найдвартай одоо автомобиль. За баярлалаа. За тэгээд энэ ургийн дүүхэн дээр одоо ингээд ярьдаг бол энэ хүүхэн авахтаа дөрөв энэ хүний одоо аав. За тэгээд одоо хөрөнгөний сайнтай гэдэг үнэтэй гэрүүл болж ингэж одоо дөрвөн мөргөөг төрүүлсэн юм төвхтэй. За нэгдүгээр нь бол энэ одоо хамгийн том нь бол энэ нааш харахгүй юм чи. Дөргийн одоо бонгор энэ Баатарын одоо ээж юм байна.
цэвэн. Ийм одоо нэг бүгд төрүүлж өссөн. Ачтаа уянтай мөр тэгчмэн байсан юм аа. За дараагийн хүн бол энэ дөргийн нэм гэж манай атар угшаа босхон. Энэ хүн бол одоо энэ дампын дараагийн хүн бол дампын хүн байсан. Энэ хүний талаар бол их мэдээд хомс биднэртэй бол одоо тэр баатрын жижиг хүн одоо тэр хүн бол одоо 60 он 70 онд одоо манай энэ цэвэн доржихын аав нэмбовын одоо их золгож ирж ирсэн гэсэн одоо энэ зүйлийг манай цэвэн доржих ярьдаг. Бид нар бол үзэж байгаа уулзж байгаагүй. Энэ хүнээс хоёр хүүхэд гарсан. Нэг нь одоо намжил, нөгөөх нь одоо хорлоо гэж охин. Тэр намжил нь бол 1932 онд төрсөн байдаг. Нөгөө охин нь одоо хорлоо нь бол 1934 онд төрсөн байдаг. Энэ зүйлүүдийг бол архивын материалаас 1933 онд явуулсан хүн амын тоолгын одоо архивын материалдар бол байж идэг. Тэр материал нь бол надад байна. Ийм одоо зүйлүүд одоо энэ дээр болсон юм аа. За тэгээд энэ хүүхдүүдийг бид нар хүний хүүхдүүдийг бид нар судалж байгаа. Тэгээд одоо цаашдаа бол бид нар бодоод өгөх байхаа гэж ойлгож байгаа. Дараагийн хүн бол одоо дөргийн нэм. Дөргийн нэм бол одоо манай насцах цэвэн доржийн төрсөн. Миний ээжийн аав ийм одоо ойлгохтой туссан юм да. Энэ хүн бол 5 мөр хүүхдтэй байсан. Бата, Баянбэлэг, цэвэн дорж нүхийг сууж байгаа, оролцож байгаа. За энэ одоо усудаас энэ Бата гэдэг нь бол миний ээж. За Баянбэлэг гэдэг нь бол миний ээж юу одоо энэ Мэнгэл сумд одоо өргөдтэй өргөцсөн байна. Тэгээд одоо бид нар бас ингэдэг сайн холбогдож ахтурын холбоо сайн тогтоож чаддгүй. Ихтэй хүүхдүүдээс нь бид нартай холбогддог ийм хүүхдүүд бас байгаа. Энэ талаар одоо бид нар бас цаашдаа судлаж бас энэ уран төрөлд оруулж ярьж явна гэж бодож байна. За цэвэн дорж бол их чухал хүн баатар. Цэвэн дорж яагаад их чухал болсон бэ гэхээр 1948 онд одоо 7 сарын 8-нд амнасан одоо их орныхын төлөө эрцэлийнхэн одоо өргөм биелүүлж их орныхын төлөө алтан намаа адуун билет тусаа одоо зориулж явсаас хойш одоо энэ хүн болов үндсэндээ их бол одоо тэр манайд мэдрэх сонсоод юу сайхан байх вэ одоо хэлхийн одоо тийм одоо хэцүү байдалтай байсан. Энэ үед бол одоо ганц хүн өнгөрсөн учраас хин юу одоо нэмбон хинийга баг одоо энэ бүрэн бүдэрвсний хамгийн том нь одоо цэрэн дорж байсан. 5 настай, 4-5 настай байсан. Энэ хүний бол энэ ээжтэй ихтэй бол одоо өргүүлж одоо манай нутгийн бол баран хийж мэдээ одоо ингэж туслуу дэмжүүл гэж одоо тэр хүний сэтгэл санааг засаж ингэж одоо өгсний төвхтэй. Тэгээ энэ хүн бол одоо нас нь одоо эцэсгэртлээ бол энэ хүний одоо асууж тойрч хажуудаа навчуулж ингэж одоо амьдралын одоо хувьсаар бол 40-50 жилийг бол хамт өнгөрөөсөн энэ хүн. Тэгээд энэ бол ач цэвэн доржиж яригддаг төвхөд бол бас 2-3 удаагийн одоо юм дээр бас бичсэн тэмдэглэгдсэн юм баримтууд бол байдаг. Тэгээд дараагийн энэ хоошоо явахаар одоо ярина. За тэгээд дараагийнх нь бол цэвэн дорж хүн байсан. Яг төрсөн дүү. За цэвэн дорж бол одоо эцэндээ энэ элбис өмнө бас сумнэгтийн одоо дараагийн жолоочоор насаараа шалгуулж байгаа тэгээд одоо орхон болсон орхны оронд явсан тэгээд өр хүүхдүүд нь байгаа 6 хүүхэдтэй. За хэн цэвэн дорж 7 хүүхэдтэй, цэвэн дорж 6 хүүхэдтэй, цэвэн дорж 5 хүүхэдтэй одоо ингээд энэ хүүхдүүд өгөөд удаа
чадаагүй. Зүүн удаа баяраар бол заавал гэж одоо ярьсан. За тэрний төс ирчих гэж бай. Одоо энэ одоо 71 настай бас хөвшингүй. Энэ Улаанбаатар хотод байгаа. За ингээд нэг нь бол нэг хүүхдээс төрүүлж ирсэн, нэг нь бол дөрвөн хүүхдээс төрүүлж ирсэн. Ийм учиртай, ийм одоо ургийн төв гэлгээс болоосыг бол одоо бид энэ шаруулсан юм аа. Одны доотлын эсвэл бол дандаа энэ дөрвөн хүүхдээс гарсан. Дөрвөн хүүхдүүд аксенер нь байна. За нийтдээ бол одоо манай энэ Улаанбаатар дааны зүүн гаруй байна. За тэрний одоо финикийн тоогоор ярил гэж одоо нэгдээ өндөр тоогоор баха. Тэгээд манай бол зөнгөлөг үйлдэл бол ховдаагийн дөрвөн сум одоо 100 гаруй хүмүүс одоо байна. 50 өргөйд байна. Тэгээд одоо утгаар бол нэгдээ өлгийн сум бол бас байна. Тэгтээ зөвхөн би өргөгддөг хөвгдөд явбал бас нэлээд олон улсууд бий. За Улаанбаатар хотод бас хэсэг улсууд байна. Өргөгддөг хөвгдөд ийм одоо уран төрлийн холбоо хэлгээ ингэж байна. За би одоо товчхон ээжийнхэн талаар товчхон зүйлийг ярьчих. За дөрвийн бөмбөр 1901 онд төрсөн. Дөрөвдүгээр аймгийн Үнэн Зоригт хааны хошуу ард дөргийн анхны том охин болж төржээ. Доороо бүрэн эрэгтэй төвтэй. За тэгээд дам нэм молон түүний багнаас нь аав ээжийн гол дээрсэн боожж айлын том хүүхдийн өөрөг хүлээж зүүн нараа асрах аав ээжтэй туслах зэрэг болсон цагаас эхлэн айлын цагнааргүй хөдөлмөрийн дунд мал молон өсөж ээж аавынхаа хайртай охины нэг охин болсон юм аа. Дэлхийн бэрзэн бол дэлхийн бэрз гэж үнтэй одоо хожим 20 настай байхтай одоо ярил болсон байдаг. Энэ бэрз гэдэг хүн бол давсгийн давсан харьяат ийм хүн байсан байлаа. Энэ хүнтэй бол учрах бас тохиол энэ түүхээр холбогдож байна. 1930 онд манай Улаанбаатарын одоо төргөн сумын хүрээнд бол одоо замдрын бусдын хөдөлгөөнөөс бас нэлээд юм одоо 3 сард гарч 5 сар хүртэл үргэлж ирсэн. Энэний хугацаанд бол нэлээд одоо олон замдрын одоо баримтчилж хөрсөн. Тэгэхээр одоо энэ дүү ням энэ нөхөр хэн молон эдгээр вазал очоод байсан ахыгаа дагаад энэ улаан номын бүрээ ирсэн байж байгаа. Тэгээд баригдаад энэ ням баригдаад одоо хоригдсон байна. Тэгээд сүүлд тодорхой хугацааны дараагаар нэг жил чиглэл өгөөж гэдэг энэ тоорын тус байдгүй маа. Оргодын хоошоо харьцаа төрөлөө гараад энэ хоошоо цагаан шовтын хараад одоо нутглахус одоо дайч шинжлэсэн дээр бол тэгээд энэ цаг төр жоохон байгаад сайхан болохоор одоо нутгоорондоо өчөөд ирсэн ярьж одоо намрын хүрээнд чиглэл суусан гэсэн юм юу түүх байдаг. Тэгээд энэ хоол амьдрал явахтан тэр одоо давс сумын одоо нэг малчин бэлэг гэж хүний гоо танилцаж ингэж одоо хайр сэтгэлийн одоо ихтэй холбоотойгдож ингэж одоо амьдрал эхлэж ийм үнэтэй учирсан юм түүхтэй юм байна лээ. За тэгээд Монгол бодол үндсэндээ одоо Google-аас хойш ер нь бол одоо 1901 онд төрсөн 47 настай байхдаа одоо Google-аас байна. Тэгээд тэрнээс хойш бол одоо бас тодорхой хэмжээнд одоо сэтгэл санааны байдлаас бол одоо 49-50 онод одоо хүрээд ирсэндээ хараагүй болж ирсэн. Бидний хараа надад маа. Ингээд одоо сүйдээ одоо намаа тус турсан цагаас одоо гараас нь бид тэрний гараас бэлдэж ялээ. Тэгэхэд бол одоо ямар ч юм шаардлагагүй. Араа ингээд хэлтэрдэг эртээ бол одоо адууны одоо тэр чинь шүүр мөр гэж байсангүй шүү. Адууны шүүрээр одоо гэрээ шүүрдэг. Ингээд нараа тэр ингээд гэрээ шүүрч. Тийм одоо өөрөөр багшин байсны одоо би тод санджээ. Энэ өргөгтэй хатад ингэж өнөг зовхон хатад битүү үзэж явахтай надад тэр мэднийхэн даралт харваа. Ингээд одоо хараагүй ус. Тэгээд 1964 онд 65 онд ч очиж Улаанбаатар хотод очиж
машиныг үзүүлсэн л. Тэгээд энэ харахгүй гэдэг юм аяг бол дөрөвт гарсан. Тэр цагаас хойш удаагч одоо яа. Ийм одоо төвхтэй зайлшгүй. Тэгээд энэ хүн маань одоо миний мэдхийн одоо 1973 оны 9 сарын 17-нд энэ одоо биш гэлжтэй баярын одоо 50 жилийн хаваар 9 сарын 17-нд нээсэн байт юм байна. Энд бол өөрийн ярьж оролцож байсан. За тэр ач одоо сэрэн доржин хамтарсан сэвд дорж одоо дөнгөж сэргээс халагдсан залуу ирсэн байсан. Тэр хүн одоо ирж оролцож байсан. Тэрүүний марчин сониндаа бол тэр зураг горбын хөл дараа манай бас хадгалагч байсан юм аа. Тэгээд одоо сүүлдээ тэр хүний гэр орон одоо 80 хэдэн онд тэр сэрэн доржин хүний гэр орон одоо шатсан байлээ. Тэгээд тэнд байсан одоо зураг горбын хөл бас тэгээд тэр ус устж алгуулсан гэсэн юм одоо өөр хөвгтүүд юм ярьж байгаа. Тэгээд ингээд энэ хүн бол 74 онд одоо ингэртэй өсөж өрхний орондоо явсантай өргөв. Энэ хүний амьдрал бол нэрээсээ ийм одоо дөрвөн дуута. Зүгээр энэ хоошоо гарахд бол би Улаанбаатар хотод одоо очиж бүгийнхаа одоо тэр алиас зүйлийг одоо гардаж явах, хүлээж явах тэр зүйлүүдээр оролцсон. Сайдараа яаж сайн хэмжээтэй хандж байсан. Тэр хүмүүсийн одоо баригд бол бас байгаа. Тэрийг би дараа дурдж байна. Ингэсэн хоо. За дараа нь бол домбыг товчхон ярьчихсан. Энэ яг ерөнхийдөө нэг дөрвөн хүн өргөж төрүүлсэн. Ийм сайн хэлээ өргөдүүдийн хэлээ. Одоо баатрын ээжийг байсан болоо нэг ярьчихсан. Бус хүмүүсийн бол одоо нэг одоо тэгээд яриад байх юм бас юу цаг авсан асуудал болох гэж ойлгож байна. За ингээд одоо Геобатрийн өөрийнх нь товчлоод төгтөөс нь бий болсон. Анцгийн зүйлийг тодруулаад хэлээ явчихъя. За энэ зүрх бол одоо 1971 он байсан баха. 9 сарын 11-нд насны сониндоо нэг хар зураг байсан. Тэгээд одоо энэ нэг жоохон өөрчлөлт AI даруулаад бас нэг жоохон юм болчихсон. Охин чулууныг бол 1923 онд төрүүлсэн. Куйваныг 26 онд төрүүлсэн. Энэ зүйлүүд бол одоонсондоо гүнамын тооны зүйлээр тоолгон зэндэглэсэн архивын материалаар тулгуурлаж ингэж харсан энэ зүйл байна. Жишээ нь бол энэ лекцэд хүн одоо 1940 оны онд 44 настай бол одоо хүмүүжсэн ийм таа юу байна. Энэ нь бол лекц хөгтөд ганц удаагаар өсгөж хүмүүжих талаар бол маш их анхаарал тавьдаг. Ийм одоо бас хүн байсан. Өөрөө бас нарын өрдөөтэй ийм хүн байсан байна. Тэгээд 13 настай байхад нь одоо өндөөсний одоо уран дархан босор гэж хүнд одоо хүүгээ хадварын мандаас очиж зодгоо хөргөж шавууж ирсэн байх. Одоо тэр түүхэн байдаг. Босор гэж хүний одоо самун бэлгийн самунд байхад нь одоо бас хүн очиж уулзаж тодруулж ирсэн юм одоо сайхан түүх бас байдаг юм аа. За тэгээд энэ хүүхдийг бол бас ганц хүүгээ бол зөв сайхан одоо хүн болох гэж аав нь бол ингэж бас сэтгэл гаргаж ингэж явсан түүхтэй юм байна. Энэ одоо сайн яриад өнгөрсөн чулуун гэдэг хүн. Энэ ваасан дорж ахын одоо төрсөн ээж одоо номсгол танаас бараад чулуун гэнээр сонсч байсан баг. Энэ ийм хөгшин байгаад одоо 81 нас хүрээд одоо урхан болсон да. За дөрөвсөн өрх хөгтүүд нь намбай тухай явж байна. За эднүүдийг явуулна. За энэ юм бол одоо бас шашин номын талаар нэг өндөр одоо уламжлалтай бас нутаг орнууд
ном судраа нуудаг. Одоо хүн ирсэн ч гэсэн бас айдаг юм байдаг ийм цаг үед одоо сөйлрүүгээр амьдсан л да. Намайг гүгэд гараад хүн харж байгаа гэдэг байсан. Оройхон дэрдэг. Өдөр болгон авдаг оройхон тийшээ хүн ирээд одоо нэг юм асуугаад нэг лай явж шийддэг. Нэг хүүхдийн одоо шарх сөрөг гараад ингээд байна тэгээд байна гэхэд сүүл баньны сүүлдээд өгч шийдэж нэг хүүхэд одоо ингээд өвдө зовоод ингээд жоох юм боод өгч ийм л өгшөл байсан. Тэгээ хонд өгшөл байсан. Энэ хүн бол одоо энэ хүний одоо бонгрын төсөлтөөр за ингээд одоо энэ хүн 1975 онд одоо Тэнгэрт ирсэн байгаамаа. Тэгээд хамгийн багт молон гэдэг хүн 1907 онд ирсэн. Хоёр охин төрүүлсэн. Хоёулаа одоо нэг 74 настай, нэг 71 настай хоёр хөгшин бий. Солингийн төгс сумд амьдарч байгаа. Өргөөгчтэй. За одоо ингээд ургийг би орхиод яваа бадлаа. Ягцэн яваа 1926 оны зуны тэрбэн сарын шинийн 21 буюу 6 сарын 19-нд удаагийн Номс аймгийн Наранбулаг сумын нутаг тогтхын шил алан мөрний тарихын дэнж гэнт газар одоо төрсөн байна. Алан мөрний дэнж. Энэ газрыг би сая энэ сарын шинийн 15-нд очиж газрыг нь олж дэн цудаг дээж ирж тодорхой хэмжээний одоо бас зүйлийг хийсэн. Олон жил одоо бас энэ шайд сургуулж байгаа зүйлийг болсон. Тэгээд ямар ч байсан төрсөн боор энэ нь болсон. Ийм одоо сайхан зүйл болсон. Энэ алаг тарихын дэнжил гэдэг нэртэй байсан юм байна. Тэгээд хожим бол энэ тарих гэдэг маань одоо ус шууд татдаг сувг шүү дээ. Тэгж ойлгохтой. Тэгээд энэ нэг олон ард иргэд одоо энэ тэгээд баамаас одоо устатаад урагшаа устатаад тэгээд нь одоо нэг устатаад газар тариад нь тариад хэрэгтэй байсан байх. Тэгээд нэг хүн одоо энэ тариад сумын бөөгийн цэвэн дөржиж хүн тэнд ногоо тарьж ирсэн хэсэг залууч ирээд газрын усыг боосон усыг задлаа ич. Тэгсэн чинь тэр хүн туслах хүн байхгүй. Өөрөө тэр хэдэн залуугийн эсрэг яаж чадахгүй. Тэгээд араас орж байгаа. Унж явсан алаг мөрөө юу гинэ хөлийн боо чөтөлөө. Тэгээд одоо тэрнийг өргөж тавьсан тэр өгсөн да. Тийм төвхтэй. Тэгээд алаг мөрний дэнжчидэг тарихчидэг ийм одоо нэрийг авсан. Энэ хүний одоо өр хөвгтөл одоо байгаа. Надтай холбогдож ярьж байгаа. Энэ бол үнэн төв. Их удаа хүчтэй ийм одоо мундаг өх байсан юм лээ. Тэгээд алаг тарихын дэнж, алаг мөрний дэнж гэдэг одоо ийм алаг адууны дэнж гэдэг юм нэртэй болсон. За энэ газар нутаг бол одын дээдийн боомос урагшаа 8 км байдаг. Бид нар бас одоо ингэж очиж байгаа. За одоо цаг нэлээ явж шүү. Очирна. За энэ одоо 1945 оны 8 сарын 15-нд улс аймгийн сумаас сигнал татагдсан. Баруун хязгаарч 4 дугаар отрядын 2 дугаар сумангийн 10 дугаар состав Таскин дарга Батөрөөр цолтой албаа 3 жил халаг хугацаанаас сарын өмнө эх орныхын төлөө халуун хамт бүлээн төсөл төрүүлсэн Баатар илээ. За энэ одоо нэмбэг одоо юу шигсэн тухайг нь дурдсан байна. Цогцолтой зэрлэг Баатар содосон зэрлэг байна. За энэ юу гэх юм өөрийн одоо анх олсон үнэлгээ. Бензинга 71 сарын 13-нд дугаар хоёрсон. Энэ дугаар нь хамгийн чухал байсан. 30 үед тэгээд зурггүй байсан яг зурггүй гэвэрээ.
Баатрын тэмдэглэл энэ зүйлүүдээс би товчхон ярьчих бодож байна. 1971 оны 11-р сард Баатрын явны ээж Бонгор ачтуу сэрдэндөрч нарыг Улаанбаатар хотод одоо дуудаж ирүүлсэн юм байна лээ. Тэгээд залуучууд очиж дуудал байдаг өндөрлөл үзүүлээд Баатар цолны эмнэлэг одоо тэр алтан томошоо тэрийг бол биш нэгтэл энэ 71 онд олгосон юм байна. Гардууж өгсөн юм байна. Энэ үед хэлний бол одоогийн цэгийн хэрэглэх газрын ошиж гэнэраас сэднэс гэдэг юм байсан. Энэ нийгмийн сонгуулийн яамны сайд нь ошиж гэнэрал богино гэж одоо манай усаагийн хажууд ийм одоо юм байсан. За энэ дээр би улбуулаад нэг зүйлийг ярих. Тэгээд дүү болгож санал болж ярих гэж байгаа. За энэ байна. Эрхийг мэдээлэл. Энэ дотоод өгшөөж бол нэг 70 настай арай модын нууцны очиж уулзсан. 71 он 70 настай байсан. Тэгээд сайдын төшөөл гаргаад 1200 төгрөг өгсөн байдаг юм. Тэр үе 1200 төгрөг. Энэ төшөөл дээр байж байгаа. За цэрэн дуржид бол нэг 180 төгрөгийн адиа offset гэдэг одоо юм өгдөг байсан. Тэрнийг ингэж одоо бэлэг босгол болгож ингэж өгчээсэн. Ийм одоо нэг төгрөгийн баримт байдаг юм аа. За энэ үед нь бол тэр одоо угийн дээр сайд байсан. Энэ одоо зүйлүүд дээр портфолио гэсэн гол нь бол бас энэ дээр устгаа байж байгаа. За энэ за ээж нь бол бас ингээд дурсаж ярьсан юм. Би сая түрүүний хэлсэндээ 48 оны 6 сард хамгийн сүүлчийн захидлээсэн гэж. Тэгээд миний хүүгээс ихтэй захидл бол одоо Бовдын алтан хязгаарыг 2-ын 10 дугаар харьцсан гэж юу? Геогаас гэж захидл ирдэг байсан гэж одоо дурсаж ярьсан байна. 2 гэдэг нь 2 дугаар сум, 10 гэдэг нь бол одоо застав. Айны урдуудад 6 дугаар отряд гэж байж байгаа. Яг одоо сони төгсөн хэрэгсэндээ ингэж. Яс тэгээд одоо ээж захидлавч маргааш өгдөг яаран босож дээрээс гэж ойж ирсэн гэж ингэж одоо дурсаж ирсэн байдаг. За энэ Жамбулын Ахмад одоо Жамбул гэж хүний одоо дурсан яриан дээр бас ийм зүйл байгаа. Энэ яван боловсрол сэргийн алуу хаах хугацаанд он суулгах тэмдэг шагнагдаж байсан. Тасгийн дээр өөрийн хариуцлага тасгаа он суулгах болсон. Тасгаа он суулгах болж байсан. Энэ бас төвдөн бас тэмдэглэгдсэн байдаг. Янзан сар гэдэг мөрөөр одоо сэрэгт байртай хүндэг байсан. Энэ мөрөөр одоо хэрэгдэж босдог байлдан тэр бол бөөн дуунаас айж өчтгөө хүртэл болсон. Ийм одоо мөрөөр өөрийнхөө одоо мөрөөр байсан. Сэрэгдээчийн одоо имэйл хазаар чөтөр ногтыг нь бол одоо сур өвөл одоо тийм зүйлүүдээр бол одоо тэр яван өөрөө урдлаж хийж өгч осоо нэг нь бол ингэж янзлж яасан гэсэн юм түүхэн баримт байт юм аа. За дараагийн асуудал бол энэ яван одоо сэтгэлдээс өсгөө одоо бадам гэж хүн байсан гэж одоо өсгөө байсан гэдэг номсон бас ганцхан зүйлүүд тэмдэглэгдсэн байдаг. Энэ бол үндсэндээ бадам байгаагүй маа. Бадны одоо бичсэн хүн бол энэ манай усаагийн сонин гэвлийн ажиллаж байсан сагилсан аяа бэлдэн гэдэг хүн. Яванбаатар гэдэг ном бичгээд энэ сэтгэлтэй өсгөлтөөр очиж уулзна гэдэг үлгий сумаараад хайж авсаар байгаа очиж уулзаа. Ингээд тэр бүхэнтэй одоо юм ярьсан. Тэр бүхэн бол одоо та ном энэ бичүүлдэг өгөөч. Өөрчилж өгөөч. Та дуртай нэг нэр өгөөч. Өөс хонон одоо тэр нэг хоногоор одоо тэр яриулсан байна. Ингээд энэ хүн бол тэр номда батан гэдэг. Энэ хүн бол цагаан гэдэг нэртэй өсгөө байсан. Цагаан гэдэг нэртэй одоо өсгөө зэрэгт явахтаа 9
ярьж ийлээ. Тийм одоо жижигхэн мөнгөн цагаан орч байсан. Ээж одоо ингэж сэлгэж хэрэгэрдэг байсан гэж. Ийм одоо зүйлүүдийг энэ хүн бол одоо хийж өгсөн. Тэгээд энэ хүн бол хожим манай сумын одоо Икаюш гэж одоо манай сумын нутгийн өдөртөө сууж нэлээд сайн санаж байгаа. Тэрний одоо нутгийн мухар сэвэнийг нэрлэдэг. Тэр хүнтэй одоо нэрвэлж одоо амьдсан юм гэлээ. Тэгээд одоо тэр хүн харин ганц одоо юм үр хөвгтөр үлээгүй. Тэр нь бодгочтой гэж одоо нутгийн хөгжчд бас хоорондоо ярьдаг байсан гэж ингэж ярьдаг. Ийм нэртэй хүн байсан юм байна. За энийг бол ингээд төв болгоод би ярьж. За дараагийн дугаартууд бол энэ манай аймгийн яг одоо театрын одоо өдөртөж ясан одоо Цэрвэгон одоо Яван Баттай гэдэг бүх 1983 он бичсэн байна. Энэ бичсэн хүний одоо шүлгийг нь бичсэн хүн соёлын аваачдад нуруу гэдэг манай сууж. Энэ хүн одоо сайн санаандгүй монголчуудын ахуулж байгаа надад одоо энэ фамиль надад энэ ийм юм байж одоо миний номер дотор би голомж болоод энэ юмсуудыг одоо энэ зөвхөн харахгүй яваад байж. Тэгээд ийм одоо нуута бас энэ ноотыг нь одоо тэр Цэрвэгон аяыг нь одоо бичээд ноот ингээд өгсөн ийм зүйлээс. За энэ зүйлийг бол одоо бас тав анх одоо доолж бас одоо энэ хурлын төвшил хүргэнэ. Энэ тагнуулын зөвлөлийн гэвс авс дараа дээр хурандаа алтан гэрлийн хурандаа тавьчих уулзаад тэр хүнээс үгүй сонсож бичсэн зүйлийн байгаа. Энэ дараагийн бastаа гэж хүн болооны хав яг тастарын дараа болсон байт. Tapi энэ бол товчхон юм шиг. Би бас нэлээд юм тэнэг хэлсэн байна л да. За энэ дараагийн бastаа Көсгөл аймгийн Эрдэнэ болгон сумын харьяат 1923 онд төрсөн. 47 оны 10-аас Богданы автаа сумын Бодончийн хөгтөл байдаг 4 дугаар отряд заставын туслах дараалал хөндлөлтийн шинээр байгуулагдсан. Зээгийн усны застав очлоо. Энэ гурван уцарын дунд нэг гэртээ цэргүүд нь сайхан газар усан одоо земляканд амьдарч байсан. За ингээд энэ жилдээ ийм бол өвгөн баахан цаас мас унаад ингээд ийм болоод 48 оны хав хязгаарын зэргийн дарга орлог сайн дорж өөрийн бие хэлж намайг дамжгийн 2 дугаар сумгийн төвийн 3 дугаар системд даргаар дэвшүүлэн томсон билээ. Энэ дамжгийн усан дээр бол тэр сум бэлтгэл застав гэдэг нь хамт байсан юм. Томсон энэ заставын ахлах дэслэг сумья гэдэг хүмүүнээс хүлээж авахд заставын ус төрийн орлогчид дэслэг даваа гэж юм байсан. Даваа болон дөрвж гэлжлэн 47 онд байдаг тусан тулданд оролцож явсан туршлага бүхий жагсаалын нарах төрүүлж сэвлээ. Баг төрүүлж яваа гэлжин байдаг тэгшээ бардагч баара ланту аюулцан гэх мэт ажлаас өртсөн застав байсан. Энэ үед би хязгаарын зэргийн байдал Освоны дээрэмшил байдгийн уулсаар баттай байрлаж оноо хэлийг өдөр бүр янз бүрийн арга хэлбэрээр зөрчин галт өмөр тавих ан амьтанд зөрүүд хөөж орж ирэх зэрэгээр зөрчдөг байсан. Хэн зөрчигчлэг баримтлан шалах гэдэг тагнуу туршил болохын батлагддаг. Тусгайлан авсан мэдээ болон бусад баримтаар манай хэлийн мөвцөр хэлжлээс амьд хэлийг барихыг зорилго болгож байсан. Энэ зорилгоор бидүүн харгатын мөрчилгээд болгон сонгон авч тэнд дунд уцаараар өдөр дуусан 10 хүний хөрөлтөд манай гарсан. За ингээд одоо тэ сайн зүйлж явж байгаа. За энэ дээр нэг ганц зүйл гарна. Энэ хаяг дөрөв яг атомик туссан байх гэдэг дээр би тодорхой яриад байгаа. За ингээд Мадрид дараагаас болоод ингээд сумгийн дараа Мадридаас өөрөөр аваад энэ нь бол одоо тэр урд нь болоод энэ чиглэлд одоо даас орж уулзах гэдгийг одоо тэгээд бадрын өдрлийн шийдвэрээр гарсан байсан. Тэгээд энэ нь 5 сараас эхлээд бол 7 хоногоор бол 10 хүний хөрөлтөндөө Болмонтоор одоо бүжний өдөөсөн ийм одоо хөрөлтөнийг бол гаргаж ажиллаж ирсэн байна лээ. Тэгээд
хамтдаа бол ээлжлэн 10 хоногаар 7-оос 7 хоногаар гүйцэтгэдэг байсан. Гэтэл өвчнөө өчир төслөх даваа эмнэлэгт явж оронд нь авах төслөж хаяг хэрвээ төвлөгдөн ирсэн. 7 сарын 5-ны өдөр сумгийн даргын тушаалд гэлчин байдаг Мандар хайр баян нарыг хамт өв пост очиж надаас ээж хүлээж авсан. Би өөрийгөө сүлж байсан төрүүч байлдагч тэгшээ байлдагч таваад орж чөөжин бончиг цэвэ архад хэлжээ нар 9 хүнийг хамгаалах участвын хамт хүлээлгэж өгсөн. Би постын сумгийн дарга Ахмад Мадридийн бичиж өгсөн шийдвэр гарын мэсгүүхийн зурвастай хамт хүлээлгэж өгөөд хэлжин байлдагч дэндүү уусааны харьяат Янжин Архангай аймгийн харьяат нарын хамт бусаж ирсэн. Хаян гараа очихтаа бол 2 зэрэг аваадсан. Бусд нь бол дэндүү гүйцэтгэжсэн. Тэгээд уухтаа бол энэ одоо Янжуу гэдэг зэрэг нэг нь бол одоо дэндүү гэж манай усааны зэргийг бол аваад ингээд уусан ийм одоо төв бол пост хүлээлцэл явахтаа нэгсэн зүйл байна. За тэгээд маргааш өглөө нь бол мэдээж ойлгомжтой зүйлүүд ингээд болсон. За тэгээд энэ хүний дуртгалаар одоо цаашаа явахаар ийм юм гардаг. Сумдаа ирчгээд 8-нд ээлж сахар болоод даргаас даргатаа ороод юугаа батлуулаад тушаалаа батлуулаад ингээд гарах гэж яддаг. Одоо юу ирж болооч бэлжээ. Тэгээд тэндээс түргэн байрлах одоо туслах хүч нэг юу байсан тэнийг явуулаад тэгээд батраад руугаа надаас юугаа мэдээгээр ингээд явсан. Ингээд 8-ны өдөр зэрэгтэй мэдэнсэндээ яваад очтоос хойшоо болоод оройд тэгээд төрөчийн хүмүүс нь очиж газар орноор танилцсан. Нөгөө хаян гараа манчиг цэвэ чойж гуруултагаа нуулзаа. Бусд нь бол одоо тэгээд амар гэсэн байсан. Ингээд маргааш нь одоо ёоны дараа батратын дараа зонроо тусгай ингээд дараа вацар тэрбэтос нөгөө туслах гэж аваад араас нь шөндөө явсаар байгаа ингээд 9-нд очоод 9-ээс ган шөнд бараг өмнөж очоод өглөө нь одоо тэр зултан постэр нэг газар орноор нь очсон. Тэгээд сая одоо даваад шуурна ээлжлээ амар бисэн байрч нь бол баримтаар болсон ингээд байждаг. Хамгийн сонирхолтой юм тэгшээний хоёр бодлоос удаад аваа явуулсан байна. Тэр доктор наашна. Тэгээд тэр биеийн тасарсан байсан одоо тэр шалгаж байсан. Оншил зүрхийн интернет. Тэцүү. За энэ зонроо гэдэг хүн бас манай усааны төрөөсөн хайртай хүн байсан байх. Манай 33 онд манай сэргийчтэй туслахад нэг ажиллаж байсан байдаг шүү. Судалж үзсэн. Тэр хүн байдаг юм. Энэ зонроо гэдэг дараа бол бас манай усын хүн байсан байх. Ер нь бол хамт олон хайжсан сэргүүдээс аваад үсгээр төвшингийн баян гэж сэрэг байгаа тэрээр байлдан амнасаа үлгээс хайжаад юм. За тэр холбооч хэлжээ бол өндөр ангаас нь харьяат юм. За тэгээд энэ цослоод нь аваа хайжсэн дээр сая энд шаарн энэ гэдэг одоо нэр гардаг. Энэ усуд бол дандаа усааны бэлгээс өмнөгөө сумаас одоо явж ирсэн ийм одоо сэргүүр байт юм байна лээ. За тэгээд өмнөгөө сумаас сэрэг татгалаа явж байхдаа ээж нь бол тэр их чулуун тэгээд зэтгэлтэй бисгүй ингээд мэдэж явчихсан. Ажуумар унаа одоо мороор цэцэлжсэн. Тэгээд сүүлдээ нэргээд би одоо ингэж зайлбар шинжилжсэн гэдэг. Ээж одоо хожим дурсан одоо ярьсан байдаг. Тэгээд бас нэг хүний одоо төрөх үе тэрийг бол одоо би төр томчлоод орлоо. Энэ бол бодгоогийн одоо цагийн тэгэхээр шүү. Миний ярьсан зүйл бүгд төвхтөө холбоотой материалууд нэлээд байсан. За баяр